За баярлалаа үзэгчдээ. Энэ жил 2021 он бол маш олон байгууллагуудын 100 жилийн ой бол тохиож байгаа. Түүний нэг нь бол цагдаагийн байгууллага үүссний одоо 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбоотой бид зочны хамиртай хүндтэй зочдыг урьсан байгаа. За одоо урьсан зочин бол дотоод хэргийн сургуулийн тэргүүн дэд захирал доктор профессор цагдаагийн хурандаа Болдоодрыг урьсан байгаа. Танд өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу? За баярлалаа, сайхан амарлаа. Танай өглөө хөтөлбөрийг үзэж байгаа нийт үзэгчд болоод уран бүтээлч та бүхэнд бас гэгэн сайхан өглөөний мэндийг төвшүүлье. За баярлалаа. Тэгэхээр 91-нд орсон жилийн 2021 он бол олон байгууллагуудын 100 жилийн ой тохиож байна. Тэр дундаа хүчний байгууллага цагдаагийн салбарын бас 100 жилийн ой тохиож байгаа ийм өдрүүд бол өргөжж байна. Тэгэхээр та бас энэ салбарт хөлбөмбөрөө зориулсан ахмадуудаа одоо ажиллаж байгаа салбарын хүмүүстээ баярын мэндчилгээ төвшүүлэхгүй юу? За баярлалаа. Тийм ээ, одоо орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдөр ингээд тохиож аль биесээр тэмдэглэж байгаа сайхан өдөр байна. Ингээд энэ цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхэнд одоо ажиллаж хөдөлмөрлөж зүтгэж ирсэн төр улс түмэн олонхоо төлөө зүтгэж явсан мянган алба паагчдаа, ажилтнуудаа одоо ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын залуу үе ажилтнууд бүх хүмүүст баярын мэндийг дэвшүүлж бүгдэд нь ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За их баярлалаа. Таны одоо хахалж удирч байгаа салбар бол энэ салбарын бас боловсон хүчнийг бэлтгэх бас тулгуур суурь үндсэн болж өгч байна. Тэгэхээр дотоод хэргийн их сургууль одоо ер нь одоогийн байл хичнээн одоо суралцагчид бэлтгэгдэн суралцж байна энэ жилийн тухайд. За ер нь бол дотоод хэргийн сургууль бол Алдар гавьяаны 2 одонтой одоо 87 жилийн түүхт ойрын үед тэмдэглэх гэж байгаа. 1934 онд улс орны одоо дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах энэ их үйлсэд боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлагаар байгуулагдсан ийм одоо Монгол улсын анхны одоо гэж болохоор боловсролын байгууллагуудын нэг юм аа. Ингээд одоо 87 жилийнхээ түүхэнд Монгол улсын төрийн тусгай албанд 60 мянга шахам албан хаагчийг бэлтгэн гаргасан. За ингээд яг түүхийн цаг хугацааны урт одоо явцад мэдээж сургуулийн нэр томьёо өөрчлөгдөх, зарим үед одоо бүтсэн жаахан нэмэгдэх, зарим үед багасах гэх мэтээр явсаар байж ингээд 1974 онд тухайн үеийн одоо нийгмийн аюулгүй хамгаалах яамны сайдын тушаалаар ингээд цэргийн тусгай дунд сургууль гэж дахин одоо эрч хүчтэй байгуулагдсанаар өнөөдрийн дотоод хэргийн сургуулийн одоо түүх бас нэгэн үед тодорч гарч байгаамаа. Ингээд одоо 2011 онд Монгол Улсын засгийн газрын 227 дугаар тогтоол шийдвэрээр ингээд дотоод хэргийн сургуулийг үүсгэн байгуулсан. Энд бол одоо цагдаагийн актим, хилийн цэргийн дээд сургууль, яг тогтоол дээр бол тагнуулын актим гэж заасан байдаг. Тэгэхдээ одоо цагдаагийн актим, хилийн цэргийн сургуулиудыг нэгтгэж дотоод хэргийн сургуулийг байгуулсан юм аа. Тэрнээс хойш одоо 10 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд энэ хоёр сургуулийг нэгтгэж зогсоогүй. Дотор нь одоо байсан тэнхмүүд буюу төрийн тусгай албадын боловсон хүчний бэлтгэдэг энэ салбаруудыг бие даасан бүрэлдэхүүн сургууль болгож өнөөдөр 11 одоо бүрэлдэхүүн сургууль институт нэгжтэйгээр дотоод хэргийн сургууль одоо гинэндээ 3500 шахам суралцагчийг сургаж бэлтгэж байгаа. 500 гаруй багш албан хаагчид ажиллаж байна. Баярлалаа. За таны хувьд яагаад энэ сайхан нэр хүндтэй албыг сонгох болсон бэ? Бас залуу сайхан тэр шинэхэн офицер үеэсээ дурсаач аль сургуулийг яаж төгссөн, ямар албыг хашиж байсан талаараа бас түүхээсээ хуваалцаач. За би одоо 1980 онд Дорнот аймгийн төвийн 1-р 10 жил буюу одоо Кастилогийн нэрмжид 10 жилийн дунд сургуулийг төгсөөд одоо уралдаанд шалгалт юм да одоогийнхоор бол тэрэнд оролцоод тухайн үедээ зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны актимийн одоо эрүүгийн хэргийг эрүүл сурвалжлах гэдэг яг тийм ангийн хуваар авч ирсэн. Тэр анхны одоо томилгоо юмнад бас одоо дурсан, үнэтэй дурсамж болон хадгалагдж байдаг. Ингээд тэр үеэс одоо шийдвэрээр нь ивэл одоо оюутан болж цэргийн албыг хаагаад тухайн үед бол одоо цэргийн бэлтгэл дамжуулж явуулдаг. Яг тэр шинэ үе нь эхэлж ирсэн л да. Ингээд одоо цэргийн албыг дамжаад ингээд сургуульда
явж сураад онц дүнтэй төгсөөд ингээд төрж өссөн одоо өөрийнхөө төрөлх нутаг Дорнот аймгийн нийгмийн амьд хамгаалах газрын харьяа цагтан сэргийл хэлцэд эрүүгийн төлөөлөгч гэдэг ийм сайхан албан тушаал томилогдож бас одоо ажил амьдралынхаа гарааг эхлэж бас 7-8 жилийг нутагтаа би өнгөрөөсөн юм түүхтэй хүн байгаа. Ингээд одоо 1993 оны 1 сараас тухайн үед дөнгөж шинхэн байгуулагдчихсан эрүүгийн цагдаагийн газар гэдэгт ирж яг жинхэнэ одоо мэргэжлэрээ ажиллах сайхан завшаан төхөж хэлээ. Ингээд одоо оюутан байхдаа бас эрдэмтэн багш нараар заалгаж олон зүйл сурсан мэдснээ ажил амьдрал хэрэгжүүлэх, үеийн нөхдөсөө суралцах, хамтран ажиллах сайхан боломж гарч ирсэн. Одоо тэр үед маань одоо цагдаагийнхан бэлмэдэндээ одоо базар гүргээд хурандаа байдаг гэхдээ миний одоо анх эрүүгийн төлөөлөгчөөр очиж байхад одоо надад бас ажил амьдралын олон зүйлийг заа сургаж ирсэн тэр хүнийг одоо бас дурсахгүй өнгөрч болохгүй. Мэдээж одоо бүх хүмүүсийг дурсан гэж байхгүй одоо жаминсэнгээ хурандаа гээл шагдварсрэнгээл одоо миний одоо их сайхан хамт сурч ажиллаж байсан найзуудад байна. Дулаан жиргал, мөрөн, төр монтхон тэргээд ийм олон сайхан найзуудтай яг эрүүгийн цагдаа тэр одоо 1990-ад онд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд бэрх үеийн одоо нийгэмд гарч байгаа гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх хүндтэй бөгөөд хариу үзлэгтэй төвхтэй үүргүүдийг биелэхин төлөө зүтгэж явсан. Ингээд тэр л одоо онжлууд маань бас ажил амьдралын минь их л одоо бэрхтэж гисэн эргээд дурсгал сайхан үе мэд санагддийм аа. Тэгэхээр ер нь Монгол улсын бас тулгуур үндсэн салбаруудын нэг бол энэ хүчний байгууллага юм л да. Тэр энэ салбарт ажиллаж байгаа олон сайхан одоо хүмүүсийн нэг төлөөлөл нь бид нэр одоо студид орж ярилцаж байна. Тэр дундаа ер нь бол цаг нар хугацаа гэж бол энэ салбарт бол харгалзахгүйгээр эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө, аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн хүмүүс байдаг. Тэр хизээд дуутахад ерөнхийдөө бэлэн зогсож байгаа энэ салбар. Тэр ер нь ингээд одоо өнгөрсөн түүхээс ингээд аваад зүтгэж цаашид энэ байгууллагын хөгжил дэвшил, цаашдын ирээдүйг та юу гэж харддаг вэ? Тийм ээ, ер нь бол цагдаагийн алав цаг наргүй хэцүү албал та. Бидний одоо Ахмад үе одоо мянган алав аагчид бас улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангахын төлөө өргөжтөн тангарагтай үнэнчээр зүтгэж ирсэн баатарлаг дайчин түүхэн уламжлал бид ч одоо бас тэр замаар л явж байгаа хойч үе маань ч гэсэн одоо төр улс төмөн олондоо өргөжтөн тангарагаараа явах лөө гэж бодож байна. Би бол одоо 41 жил энэ цагдаагийн албанд зүтгэж ин өнөөдөр яг одоо 42 дахь жил рүүгээ явж байна. 41 жил бүтэн болсон. Ингээд энэ одоо албыг энэ өнөөдрийн одоо хашч өнгөрүүлсэн цаг хугацаа эргээд харахад бол энэ алба маань бас одоо цаг үетэйгээ нийлж хурдан одоо техникийн дэвшилд хүрч байна. Залуучууд нь өөр болж байна. Нийгмийн амьдрал их өөрчлөгдөж байна. Хүмүүсийн ухамсар харьцангуй одоо бас хүсэн хүлээсэн тэр хэмжээнд хурдан өөрчлөгдөх байна л гэж би бол цагдаагийн хүний хувьд харж байна. Улс орны хөгжил гэдэг бол зөвхөн нэг одоо сайхан өндөр сайхан шилэн байшин бариад тоншиг сайхан зам тавьснаар техникийн дэвшил бол биш юм. Тэргээр бол бас бүх юм 100% хэмжигдэхгүй. Мэдээж тодорхой хувийг нь хэмжигдэн. Хамгийн чухал юм бол хүмүүсийн ухамсар, хүмүүсийн оюун санаанд ухамсарт өөрчлөлт хийж ижил шинэ нийгэм дэвшилт хүрнэ. Тэгжээж одоо хуулийг нэг мөр ойлгодог, сайхдаг, дагдаг, мөрддөг болох юм аа. Тэр цагт л одоо өнөөдрийн бидний мөрөөдөл болгон ярьдаг шиг барууныхан гэдэг шиг тентхийн одоо цагдаагийн ажилтнууд маань цагдаагийн алба хаагчд маань бас одоо алба үүргээ улам сайн биелүүлэх одоо ард түмний итгэлийг илүү сайн хүлээх даах хаана одоо сэтгэлдээ хангалуун явах боломж бүрдэх болов уу гэж би бодож байт юм аа. Тэгэлгүй яах вэ? Таны хувьд цагдаагийн одоо эрүүгийн цагдаагийн албанаас эхлээд төлөөлөгчөөс эхлээд цагдаагийн ерөнхий газар замун дотоод хэргийг сургуулийн удирдлага болтлоо явах энэ хугацаанд энэ нэр хүндтэй албыг хашиж авах хугацаанд энэ албаараа бахархаж байсан зүйл бол маш олон тохиолдож байсан баг. Яг хизээ энэ мэрэгчлэрээ бахархаж байсан бас дурсамжаасаа та хуваалцаач. Ер нь бол бас одоо миний ажилласан энэ 41 жилийн цаг хугацаа бол үнэхээр одоо энэ зүтгэсэн цаг хугацаа он жилүүдээ эргээд бодоход одоо харамсан сумт өнгөрчээ. Маш олон сайхан хамт олонтой одоо дарга нартай ажиллаж байлаа. Одоо 1988 онд би цагтан зэрэгэл хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгчөөр бас дэвшин томилогдож ирсэн. Тэр бол одоогийнхоор бол хэлтсийн орлогч дарга юм уу та. Тэгээд тэр үед одоо залуухан Ахмад Цолтой байж ирсэн.
Ингээд тэр үед эрүүгийн алт төлөөлөгч гэдэг бол яг л одоо сэргийлийн даргаыг оруулж яадаг. Бүх л одоо гар үсэг зурдаг тийм л ажил алмаас ихснээс хойш бас олон жил удирдах ажил хийжээ. Тэгээ энэ дотор одоо би Сандаг Очир гэдэг эрхэм сайхан ахыг генералыг бас дурсахгүй өнгөрч бас болохгүй байна. Ингээд одоо энэ Сандаг Очир генералын хажууд би 6 жил яг одоо өөрийнх нь дэд даргаар тэр үед цагдаагийн байгууллага нэг л дэд даргатай байлаа. Ингээд одоо улсын хэмжээний бүх аймаг орон нутгийг хариуцдаг. Ингээд бидгээр одоо гар сэтгэл нийлж ажиллаж тэр хүнээс маш их зүйлийг сурч мэдэж ажил амьдралын одоо сайхан цаан чанар одоо бас хүлээжтэй сайхан хандах одоо олон зүйлд оновчтой ноён нуруутай байх гэх мэтийн олон сайхан зан чанарыг сурч мэдэж авах сайхан завшаан гарсанд бол ямагт баярлж яадаг. Ингээд одоо хашчилсан цаг хугацаа түүхэн онжлуудаа харахад хамгийн ер нь хүнд хэцүү цаг бол 90-ад оны эхнээс 2010 хүртэл байсан юм да. Улс орны ер нь одоо нийгэмд хэн гарч байгаа хэрэг төвөг түүний одоо мөн чанар тийм жилжилд ингээд гарч ирсэн. Одоо сүүлийн үед бол харьцангуй одоо бас хүмүүсийн мэдээж одоо нийгэмд хандах хандлага, өмч хөрөнгийн байдал, гэмтэрч олон юмтай холбоотой шүү дээ. Тэрнээс хамаарат одоо зарим төрлийн гэмтэрэг буурах хэм тийм байна л да. Ингээд харж байхад бол хамгийн одоо хүнд хэцүү цаг бол тэр үед л тохиолж ирсэн юм байна. Яг эд залуу одоо насандаа бол энэ албанд энэ одоо ажил албаны төлөө үеийн олон сайхан залуучуудтай мөр зэрэгцэн зүтгэж байлаа. Одоо зарим нэг нэрлэхээр их олон гомдох баг. Их олон сайхан хамт олонтой ажиллаж байлаа. Одоо миний бас хамгийн одоо сайхан дурсах үе бол эрүүгийн цагдаагийн газарт одоо онц хүндгийн төртөө тэнцэх хэлцгийг удирдаад тэр одоо олон шижгэнсэн сайхан залуучуудыг удирдаад ингээ хамтран зүтгэж ажиллаж байсан цаг хугацаа миний сэтгэл ерөөсөө гардггүй. Тэнд бол маш олон хэрэг төв одоо ирчихсэн. Одоо бид нар зоригийн хэрэг дээр ажиллаж байхаас ахуулаад олон ажлын хэсгүүд ажиллаж байхад одоо тэр үе маань олон залуучууд бүгдээрээ том дарганаар болжээ. Одоо наадсран дэхтэл одоо гадаад иргэн харьяатын газрын дарга ууган баярч гэдэг юм уу. Ингээл одоо Боён Бат гэл маш олон залуучууд бүгдээрээ өстэй бишээд том даргуулсан байна. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга гэл олон залуучууд болсон байна. Олон сайхан залуучуудыг өсч өндийж байхыг одоо залуу байхад нь бас одоо хамтран ажиллаж байсан, заа сургаж байсан, ажил алба нэхэж шаардж байсан. Энэ л олон сайхан цаг хугацаа үе маань сэтгэл тодхон үлдсэн учраас сайхан санагддээ юм аа. За их баярлалаа. Тэгээд бидний ярилцах цаг дуусаж байна. Урилга хүлээж авч энэ өдрүүдийнхээ түүхэн дурсамжаас хуваалцсан танд их баярлалаа. Эрдэмийн ажилд нь их амжилт хүсье. За их баярлалаа. Бас дахин ингээд түүхтэй баярын мэндийг төвшүүлье. Ингээд одоо Монгол улсад төрийн тусгай албанд боловсон хүчин бэлтгэж байгаа дотоод хэрэг сургуулийнхаа нийт хамт олонд цагдаагийн байгууллагын түүх 100 жилийн баярын мэндийг шүүлж эрдэмийн ажилтны амжилт эрүүлэн сайн сайхныг хүсэж байна. Ингээд дотоод хэрэг сургууль Манданбаатар болтугай үеийн үед Монгол төрийн одоо дархлаа уулсан шилдэг сайн албаагчдыг бэлтгэн гаргадаг энэ түүхэн уламжлалаа улам бүр хөгжүүлээсэй гэж хүсэж ирэж байна.